Орой минь та бүхэндээ бүтэн сарныхаа бичлэгийг оруулж өгье гэж бодлоо. Энэ удаагийн бүтэн сар маань 4 сарын 13-ны өглөөний Японы цагаар 9 цаг 22 минутанд Жинлүүрийн ордонд гарч байгаа юм бүтэн сар байгаа. За тэгээд ерөнхийдөө бол та нар сонссон бах Pink Moon гэж яваад байгаа тийм ээ. За тэгээд эхлээд түлхүүр үгнээс нь хэлээд явъя. За ямар түлхүүр үгүүд энэ сард маань одоо байгаа вэ гэхээр гоо үзэсгэлэн, за тохируулга, тэнцвэртэй байдал, за тэгээ хосын харилцаа, хүн хоорондын харилцаа гэсэн ийм түлхүүр үгнүүд орж ирж байна. За тэгээ энэ удаагийн бүтэн сарны онцлог болохоор нэгдүгээрт хосын харилцаа. Хостой хүмүүс бол хосын харилцаагаа сайжруулах, сайн байлгах тийм ээ. За хосгүй хүн байвал хосоо татах, олох, учрах гэдэг тийм маш сайн хувь өрөөлтөө гоё тийм энергийн цаг мөч болж таарж байгаа юм байна. За тэгээ хоёрт нь болохоор зөрчилдөөн үүсэх магадaltaй гэж байна. За тэгээд энэ нь заавал бусдтай биш, өөртөөгөө ч байж магадгүй. Мэдээж бусдаач байж магадгүй. За ямар учраас зөрчилдөөн үүсэх магадaltaй вэ гэхээр өнөөдрийг хүртэл бусдаа ингээд та тааруулаад ямар нэгэн байдлаар зөрчилдөхгүй ингээд бүх зүйлээ яваад болгоод ирсэн байж магадгүй. Өөрт чинь ингээд тохирохгүй байсан ч гэсэн хүчлээд ингээд төвчээд альва зүйлийг болгож исэн байж магадгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг ер нь бол орхих хэрэгтэй гэж энэ 2025 онд ерөнхийдөө бол маш их хэлж байгаа тийм ээ. Тийм ер нь цаг үе ирсэн шүү гэж ингэж хэлээд байгаа. Аль болох өөрийгөө одоо золиослон байж, альва зүйлийг хийх ч юм уу, өөрийгөө ингээд умартан байж, одоо хин нэгэнтэй байх ч юм уу. Тэг ингээд бусдад ингэж тааруулж амьдралаа, ажлаа, бүх зүйлээ ер нь болохгүй байх хэрэгтэй гэдэг байгаа. Эсвэргээрээ болгож ирсэн бол, тэгж ирсэн бол эргэн тойрны санал бодол, одоо эргэн тойрны хүмүүсийн үг үйлдэлт хэтэрхийх анхаарахаас илүү өөрийгөө сонсох хэрэгтэйг анхааруулж байгаа ийм цаг үе байгаа. За тэгээд өөрийгөө сонсож ирснээр бусдаа жоохон зөрчилдөх магадaltaй, мөн өөртөөгөө бас зөрчилдөх магадaltaй байж магадгүй гэж байгаа байхгүй. За тэгээд 3 дугаарт нь болохоор сэтгэл хөдлөл маш их дээшээ доошоо савлгаатай байх магадaltaй. Яагаад тэгэхээр өөрийгөө одоо хянахад нэлээд хэцүүч байж магадгүй гэсэн. Ер нь өнөөдрийг хүртэл та ингээд дуугүй өнгөрөөсөн, төвчж өнгөрөөсөн зүйлүүд байгаа бол нэг ёсондоо тэр зүйлүүдийг чинь улам танд илүү их мэдрүүлнэ гэсэн үг юм уу? Тэр сэтгэл хөдлөл ингээл маш ихээр л гарах юм шиг байгаа. Тэгэхээр тэр энергийн нөлөөгөөр үүсэж байгаа ийм сэтгэл хөдлөл учраас хүчээр ингээд дарах гэж биш те. Аль болох одоо за тийм дээ, аргагүй дээ ингэж өөрийгөө гоё тайвшруулж, урсгалаар нь байлгаж өгдөг ч юм уу, гоё зөөлөж өгөх нь хамаагүй дээр байх гэж бодож байна. За дараад нь энэ одоо бүтэн сарны энергийг хэрхэн яаж ашиглаж, ямар зүйлд та өөрийнхөө ухамсар бодлыг илүү чиглүүлэх хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор сайн тал, аливаа зүйлийн сул тал зэргийг ингэж харж бодож, тооцоолж юмыг хийх гэсэн тэр бодлыг ер нь бол орхих хэрэгтэй гэж байгаа. Жишээ нь ямар нэг зүйлийн одоо сайн талыг ингээд тооцоолж харж үйлдэл хийх те, тэндээсээ ямар нэг зүйл олох юм байна гэж бодож юмыг хийх биш. Өөрөө та яг сэтгэл зүй чинь хиймээр байгаа учраас л хийж байгаа ч юм уу. Ямаар байгаа учраас явж байгаа те. Энэ газар руу очимоор байгаа учраас очиж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. За мөн хүнтэй одоо энэ хүнтэй уулзмаар байгаа учраас уулзъя ч гэдэг юм уу. Нэг ёсондоо үйлдэл хийгээд ямар нэгэн зүйл олох, авах гэхээсээ илүү өөрөө хүсэл тэр хийх сэтгэл маш чухал хэрэгтэй. Яг гэвэл энэ сарны энерги нь одоо баг хувь тавилангаа өөрчлөх хэмжээний тийм гайхалтай зүйлүүдийг гайхалтай учирлуудыг ингэж дуудаж чадах цаг үе гэж хэлж байгаагаараа маш онцлогтой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр та ашиг хонжоо хараад ямар нэгэн зүйлд тооцоолоод үйл хөдлөл гаргавал буцаагаал та яг тийм зүйлийг өөртөө татна. Хэрвээ зүгээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дагаад ийм зүйлийг хийе гэдэг юм бол тэнд маш гоё гайхалтай учирлууч байж мэднэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүтэн сарны үед та өөрөөсөө юу гаргаж, юу цацруулж байна гэдэг маань маш чухал болж байгаа. Та өөрөөсөө гаргаж байгаа зүйлээ буцаад өөртөө дуудана гэж байгаа болохоор өөрийнхөө одоо сэтгэлд маш гоё шударгаар үннээр үйлдэл хийх хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээ хоёрт нь болохоор сэтгэл хөдлөл ингээд гинт уур бухимдал гарах магадaltaй. Яагаад тэгэхээр гарах магадaltaй учраас тэрийгээ та бүхэн маань өнөөдөр одоо ингээд яг бичлэг маань жоох орой орж байгаа ч гэсэн
бичлэгээ сонссныхоо дараа би юун дээр бухимдах магадaltaй байна. Би одоо юуг төвчж ирсэн мөлий. Би одоо юунд ингэж шаналж уурлах магадaltaй байна гэдгээ өөрөө одоо нягтлж шалгаж ингэж өөртөөгөө ярилцаад за тэгээ гаргах арга маань зөндөө их байдаг те. Дэвтэр дээр бичээд гаргаж болно, өөртөөгөө яриад гаргаж болно. Ингэж хөнгөн гоё энергиэр маргаашийг өнгөрөөхийн тулд тэр гинт ингэж амар уурлж бухимдах тэр зүйлийг өөрөө одоо хамгаалахын тулд тийм зүйл үүсэхгүй байхын тулд өөртөөгөө ярилцаад өөрийгөө гоё тайвшруулад унтаарай гэж хэлмээрэн. За тэгээд мөн бусдад ч гэсэн бусад хүнд ч гэсэн онцгүй таагүйг аль болох гаргаж хэлэхгүй байх хэрэгтэй шүү гэдгийг бас анхаараарай. За тэгээд 3 дугаарт нь болохоор үзэсгэлэнтэй гоё гэдэг үг маань одоо нөгөө түлхүүр үгэнд явж исэн шиг аль болох үзэсгэлэнтэй гоё гэсэн тийм өөрийнхөө гоё сайхан зүйлтэй ойрхон байх хэрэгтэй. Одоо та нарын бодлоор үзэсгэлэнтэй гоё зүйл яг юу вэ? Та бүх манаас гоё комментэр бичүүлдээгээрэй те. Нэгэндээ бас гоё харж уншихад үзэсгэлэнтэй юм ночин гоё шүү те. За тэгээд жишээ нь миний бодлоор бол яа тийм хүн хүний одоо гоё гэж хардаг тий гоё гэж мэдэрдэг үзэсгэлэнтэй гэж хардаг зүйлүүд маань жоохон өөр байх. Тэгтээ одоо шүлэг байдаг юм уу, уран зураг байдаг юм уу тий байгаль, гол, уул, ус, цэцэг, амттан гэл өрдөөсөө гоё сайхан таашаал авах мэдрэх тийм зүйлүүд бол зөндөө байдаг. Тэгэхээр аль болох өөрийнхөө сэтгэл мэдрэхүйг тийм зүйлтэй ойрхон байлгаад өөрийнхөө сэтгэлийг гоёор хөдлөх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээ энэ үедээ аль болох гоё зүйлийг бодох ч юм уу те өөрийнхөө ирээдүйн амьдралыг гоё зүйлээр ингэж төсөөлж бодох ч юм уу тийм зүйлүүдийг хийвэл бас зүгээр гэж байна. За тэгээ дөрөвдүгürt нь болохоор шугам татах гэж байна. За энэ нь болохоор бүтэн сарны бас нэг чухал сэдв болж байгаа байхгүй юу. Юу вэ гэхээр одоо түрүүн бас хэлсэн шүү дээ тий бусдад тааруулж твчиж ирсэн зүйл байвал аль болох тохируулах хэрэгтэй, өөрийгөө сонсох хэрэгтэй гэд байгаа. Гэхдээ аливаа зүйлд чинь одоо хил хязгаар гэж байдаг учраас таны одоо хил хязгаарыг давж байгаа ямар нэгэн зүйл байх юм бол шугам татж өгөх хэрэгтэй гэж байгаа. Энэ хүртэл байх ёстой. Энээс цааш бол байхгүй шүү гэсэн тийм стандарт тогтоож өгөх хэрэгтэй. Мөн өөрөө ч гэсэн бас бусдын тэр хил хязгаарыг давахгүй байх хэрэгтэй гэсэн ийм ойлголтыг ухамсарлаж чиглүүлж өгөх хэрэгтэй байна. Тэгээд энэ зүйлийг ер нь бол ганцхан бүтэн сарны үед ч биш 2025 он болсноос хойш ялангуяа энэ казино жидай гэж би ярьдаг тийм ээ. Одоо энэ салхины цаг үе гэж хэлээд байгаа. Энэ үед бол ердөөсөө хүндлэл гэдэг зүйл хамгийн чухал. Респект, хүндлэл гэдэг зүйл хамгийн чухал болж ирнэ гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор нэг ёсондоо бусдын бодол санал үнд зүйл бүгд одоо ижилхэн байх алгагүй шүү. Өөр байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх тэр чадварыг өөртөө ухамсарлах юм гэдэг. Энэ нь өөрт ч бусдад ч одоо хүндэтгэлтэй хандаж байгаа хамгийн одоо чухал зүйл болж байгаа. Тийм болохоор одоо та бусдыг шүүмжлэх гээл ч юм уу энэ яагаад өөр байдгийн ч гэдэг юм уу нэг тим юмар ингээ бодоод бусдын хил хязгаарыг хэтэрхийх даваад ингээд ирэх юм бол ерөөсөө бид нар энэ казино жидайд орж чадахгүй. Нөгөө өмнөх хатуу ширүүн чино жидайд л байгаад байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол маш сайн өөртөө гоё ухамсарлаад тохируулах баланслах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд дээрэс нь юу гэдгийг өөрийгөө л одоо чухалчлал өөрийгөө гэд байхаас илүү ер нь бүх зүйлийг гоё тэнцвэртэй байдлаар аваад ингээд явах юм бол хамгийн зүгээр ахаа гэж хэлмээр байна. Бүтэн сарныхаа энергийг өөртөө маш гоёор ашиглаад маргаашийг бас эрч хүчтэй, эерэг, гоё сайхан үзэсгэлэнтэй зүйлүүдээр дүүрэн байж өнгөрөөгөөрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа. Баяртай.